та ер нь Монгол улсын эдийн засгийг тэлэх, солонгоруулах ямар салбартаа илүү энэ эдийн засгийн тэлэлт гэдэг юм уу, эдийн засгийг солонгоруулах, хөгжүүлэх шаардлагатай буюу тийм хэрэгцээ шаардлага байна гэж үзэж байна. Тийм бас боломж нь байгаа салбар юу вэ? Тэгэхээр ер нь бол бидний одоо бүр ингээд одоо Монгол улс үүссэн цагаас гэдэг ч юм уу Монгол хүмүүс үүссэн цагаас эхлэн хийж ирсэн амьдрал бол мал аж ахуй. Нүүдлийн мал аж ахуй. Тэгээ нүүдлийн мал аж ахуй гэдэг чинь одоо 70 гаруй сая малтай. Одоогийн байдлаар хамгийн багаслагт 150 мянга гаруй өрх одоо мал үйлдвэрлээд байна шүү дээ. Биологийн үйлдвэрлэлээр хэлж байна. А энэ үйлдвэрлэж байгаа бараагаа бид нар эдийн засгийн эргэлтэнд оруулж чадхаа байсан. Тэгээ одоо ингээ хөдөө явхад малчт маань хамгийн ядуу. А тэгээд тэр малаа эргэлтэнд оруулж чадахгүй учраас нөгөө малынхаа тоо толгойг өсгдөг. Тоо толгой нь өсгөхөөр бэлчээрийн дааз гэтэрдэг. Тийм. Нөгөө талаас одоо тэр чинь хүний нөхцөл бодлого ч гэсэн тийм ээ шүү дээ. Бид нар нүүдлийн мал аж ахуйгаа дэмжсэн одоо хичээлийн хөвөр хийхгүй нөгөө дээлээ даадгийн сургууль аваа явчихна. Дээврээ даадгийн цэрэгт аваа явчихна. Өвгийн эмгэн хоёр л одоо маллаа сууж байна. А гэтэл одоо нөгөө 6 настай хүүхэд сургуульд орчихсоор эмгэн нь дагаад хүүхдээ дагаа явахаар одоо ингээд нэг өвгөнд сууж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр чинь өөрөө гол асуудал нь яндаа нөх гэхээр нэг өсгөж байгаа малаа гайгүй үнцнээрээ зарж чадахгүй. Энэ логистикийн тогтолцоог одоо бид нэр бас хийж иж нөгөө хүн болгон хийж байгаа зүйлээ үнцэнтэй болгож амьдралынхаа хэм маягийг эдийн засаг болгож хөдөлмөрийг илүү сайн үнэлгээтэй болгох тухай ярьж гэнэ үү? Мал аж ахуйн гаралтай тэр түүхийд бүтээгдэхүүн мал одоо мал махаа үнэтэй болгох тухай ярьж гэнэ үү? Та аль нь илүү? Аль нь. Одоо тухайлбал одоо бид нар ингээд Улаанбаатар хотод альч нэг дэдгүүр өргөхлөөр одоо дотоодын үйлдвэрийн аргаар боловсруулсан мах байхгүй байгаа үст. Тэгэхээр энэ чинь зардаг үйлдвэрлэдэг борлуулдаг энэ зах зээлийг нэг талаас нь нээж өгөөд нөгөө талдаа малчтыг үйлдвэрлэсэн малаа жилд өссөн үедээ ингээд тодорхой хэмжээгээр зардаг энэ тогтолцоог бид нэр хийгээд үндэсний одоо махан дээр суурилсан үндэсний дотоодын үйлдвэрийн тогтолцоог хийхгүйгээр цаашдаа экспорт ч гэсэн бас хэцүү байхгүй юу. Гаднаа нэг удаа их хэмжээний мал экспортлол гэж ярьдаг. Тэгтэл жил болгон ч юм уу сар болгон одоо экспортлох тогтолцоо байхгүй. Гол үн цэн нь нөгөө ченжүүдийг хөсөж яваал нэг удаа хоёр удаа гаргаад малаа зараад идэг. Байнгын тогтолцоог учраас үн цэн нь манад үлддэг. Тийм учраас нүүдлийн мал аж ахуйдаар суурилсан одоо махны тогтолцоо өснө. Энэ тогтолцоог махан дээр суурилсан тогтолцоог дагаж нөгөө арьс шир дагвар дайвар бүтээгдэхүүнүүд бол хөгжинэ. Өнөөдөр ягаад энэ дагвар дайвар бүтээгдэхүүний үйлдвэрлэлүүд хөгжихгүй байна вэ гэхээр нөгөө байнгын тогтолцоо байхгүй. Тухайлбал одоо хоньны цоснос эхэлэх гоо сайхны ч юм уу эрүүл мэндийн маш сайхан бүтээгдэхүүн хийж болох технологи байдаг. Сар болгон одоо тодорхой цос гаргаад шинээр нь гаргаж өгöd байх тогтолцоо байхгүй ч юм уу. Тэгэхээр бид нар энэ үндэсний тогтолцоо гэдэг зүйлийг одоо яалтчгүй хийх хэрэгтэй. Үндэсний тогтолцооны анхны гараа нь бол одоо энэ тэжээлийн тогтолцоолоо тодорхой хэмжээгээр шилжин нөгөө талдаа Улаанбаатар хот ч юм уу одоо аймгийн төвүүдээ дотоодын үйлдвэрийн аргаар боловсруулсан одоо татвар даатгалын дарамт байхгүй юм сүлжээнүүдийг нээж иж бид нар дотоод эдийн засгийн эргэлтээс сэргэн үүний дараа бол одоо нөгөө яалтчгүй экспорт нэмэгдэх. Тэгэхээр нөгөө баялаг үйлдвэрлээд байна уу гэхээр үйлдвэрлээд байна. Үйлдвэрлээд байгаа баялагаа эдийн засгийн эргэлтэнд оруулж чадахгүй логистик нь гацаанд байна л гэсэн санаа шүү дээ.